Тэгэхээр манай төслийн онцлог маань өөрөө ямарваа нэг ийм дулаалгын ажлыг бас зах зээлтэй, банк санхүүгийн системтэй холбож өгч ажилладаг. Дээрээс нь нөгөө нэг хэмнэлттэй юу, ногоон буюу хөнгөлтэй зээлд хамрах боломжтой юу, боломжтой шаардлагатай материалыг нь бүрдүүлж аудиторын дүгнэлтийг гаргаж өгсөн ийм ажлууд хийдэг. Тэгэхээр манай дулаалгын төсөлд хамрагдаад дулаалгаа хийхээр шийдсэн бол хөнгөлтэй зээлд хамрагдах бүрэн боломжтой. Ер нь бол байшин барилгаа дулаалгахдаа хамгийн түгээмэл харагддаг алдаа бол нэгдүгээр их нэгэн дулаалчих гэдэг. Хоёрын хооронд ажил болчих гэдэг л да. Тэгэхээр нэг мөссөн зөв хангалттай хэмжээнд нь дулаалгах хэрэгтэй гэсэн зүйл бий. За хоёрдугаар нэг ялангуяа залгаас хэсгүүдийг хан хүчтэй ч гэдэг юм уу, ханы болон ч гэдэг юм эсвэл хан суурийн хүчтэй гэдэг дутуу дулаалгах ийм асуудлууд байдаг. Тэгэхээр нөгөө нэг өмнө хэлсэнчлэн битүү ийм үлдийдэх маягаар дулаалгах хэрэгтэй шүү л гэсэн.